Өдрийн мэнд төрхийг TV телевизийн цаг төвчийн мэдээ хэлж байна. Студид Батцуур мэдээлэлийг танилцуулна. Америк нэгдсэн улсын 44 мужи улсад зохион байгуулагддаг Powerball хонжуур цуглааны Азтан өчтөр ил гарч шагналаа авлаа. Висконсин мужийн иргэн 24 настай Мануэль Франко 768 сая Америк доллар хоцсон байна. 3 дугаар сарын 27-ны өдөр хотын захын шатхуун түгээгүүрээс худалдаж авсан засалбар нь түүнийг саятан болгожээ. Тэрээр Америкийн цуглааны түүхэнд бичигдэх 3 дахь том азтан болж байна. Мануэль Франко азтан болсноосоо 2 өдрийн дараа ажил хийх ямар ч хүсэлгүй болсон тул ажлаасаа гарсан гэнэ. Түүнд Азийн дасалбар зарсан шатхуун түгээгүүрийн газар журмын дагуу 100 мянган долларыг шагнал болгон авах юм байна. Франкод одоо 2 сонголт бий. Тэр бүх 768 сая доллароо 29 жилийн хугацаанд тэнцүү хуван авч болно. Эсвэл нэг дор бөөнд нь авах юм аа. Нэг дор авбал гар дээр нь 477 сая нэрх юм байна. Нэг дор хонжороо авсан тохиолдолд Франко 38 саяын татвар төлөхийг Висконсин мужийн татврын алба тооцоолсон байна. Харин цуулж авбал эхний жилээ 11 саяыг төлж, жил бүр төлсөн татвар нь 2048 онд нийтдээ 47 сая доллар болж хоримтлагдах тооцоо гарчээ. Хинтээ аймгийн Бачирет суманд хэлийн чиглэлээр ойн төмөр 4-р сарын 22-ны өдөр орж иржээ. Төмрийн голомтод нийт 183 хүн, 13 автомашин, 23 морьтой ажиллаж байна. Аймгийн онцгой байдлын газрын гал унтраах аврах 32-40 дугаар ангийн 24 албан хаагч, орон нутгийн 22 иргэн, нийт 46 хүн 7 автомашинтай хүч нэмэгдүүлэн ажиллахаар очсон байна. Мөн онцгой байдлын ерөнхий газрын даргын шийдвэрээр төмрийн нөхцөл байдалтай танилцах, удирдлагаар хангах, хүч нэмэгдүүлэн ажиллахаар онцгой байдлын ерөнхий газар үндэсний аюулгүй байдал зэвсэг түвшний 303 дугаар ангийн хамтарсан нийт 27 албан хаагч, МИ 171 И загварын нисдэг тэргээр өнөөдөр өглөө төмрийн голомт руу ниссэн байна. Төв аймгийн Батцумбар сумын төмөр замын 306 дугаар точкод Цуслангийн байшингаа иргэх гэж явсан иргэн сураггүй алга болжээ. Баянгол дүүргийн харьяат 61 настай эрэгтэй 4-р сарын 21-ний өдрийн 13 цагт Улаанбаатар Сүхбаатар чиглэлийн 271 дугаар галт суулын гал тэргээр 306 дугаар точкод буугаад сураггүй болсон байна. Сумын засаг даргын тамгын газрын 16 ажилтан 3 автомашинтайгаар 4-р сарын 23-ны өдрийг хүртэл хайсан ч олоогүй тул ар гэрээс нь хараа голын усанд эрен хайх хүсэлтийг гаргасан байна. Төв аймгийн онцгой байдлын газрын албан хаагчид эрен хайх ажиллагааг зохион байгуулах явцад хараа голын эргээс зүүн хойд зүгт 6 км тухайн иргэний үүрч явсан зүнхийг олсон байна. Ирлийг өнөөдөр ч өргөжлөж байгаа юм аа. Сэлэнг аймгийн Жавхан суманд 4-р сарын 14-ний өдөр 3-р ангийн сурагч 9 настай ундармаа охин алга болсон. Охин өнөөдрийг хүртэл олдоогүй ирэл үргэлжиж байна. Охин алга болох үедээ дээгүүрээ бүдэг зинхэр нэмгэн юудэнтэй цамцтай, хөх өнгийн жинсэн өмд улаан бүзтэй байсан. Ундармаа охин туранхай дууд, дэлдэн жигтэй, давхраатай нүдтэй, өргөвтөр ирүүтэй, бор шаргал өстэй. Охиныг харсан үдсэн хүн байвал 99 сарв 8260 болон Жавхан сумын хэсгийн төлөөлөгчийн 9591 9178 Сэлэнг аймгийн цагдаагийн газрын 7036 1010 99 19 52 63 утсанд мэдээлэл өгнө. Тухайн хүүхдийн талаар тодорхой мэдээлэл өгсөн иргэнийг хуулийн дагуу 5 сая төгрөг хүртэлх төгрөгөөр шагнаж урамшуулна. Мэдээлэл өгсөн иргэний нууцыг чандлан хадгална гэж цагдаагийн газраас мэдээлжээ. Үгээр цаг төвийн мэдээ өндөрлөж байна. Хөрвүүлэн цаг агаарын мэдээлэл та анхаарлаа хандуулно.